Хэрвээ бид тэрний амьдралыг харвал мэдрэмжгүй чанарын талаар үнэт сургамжийг авна. Заримдаа мэдрэмжгүй чанараас өөр бидэнд юу ч үлддэггүй. Арнольдоос өмнө Австри улсын ямар ч иргэн Америк нэгдсэн улсын бэлдэржүүлэх урлагт ээж эргэлтийн тамирчин болж эцэст нь Калифорни мужийн амбан захирагч болж байгаагүй юм. Арнольд хаашаа явж байснаа анханасаа мэдээгүй гэдэгт та итгэлтэй байж болно. Бидний амьдралд замын таних тэмдэг гэж байдаггүй. Энэ бүхэн бүгдээрээ эрэл хайгуул нээлт юм. Та өөр хүний явсан замыг дагаагүй. Харин шин зам гаргаж байна. Таны хийх ёстой ганц зүйл бол яг одоо өмнө тань юу байгааг л хийх. Одоо таны өмнө юу вэ? Түүнийг янтан хийж хөлөө нэг нэгээр нь урагшцөөж тавь. Агуу зориг алсын хараа өмнөө тавьсан Арнольд хүртэл нэг алхмаар хийсээр байгаад зорьсондоо хүрсэн. Тэрээр өдөр бүр дасгал сургуульд хийж байлаа. Эхлээд гарын булчин дээр ажиллана, хөдөлгөөн бүрээ анхааралтай хийж гантелийг өргөж буулгах тоолондоо өөрийгөө дайчилж хөлсөө туслуулсаар булчин чангарч байгаа нь мэдрэгцээр. Гарын булчин болсны дараа мөрлөгөө анхаарна. Дараа нь нуруу, дараа нь өгцөг, дараа нь гуй, тэгээд дараа нь шилбэний булчин. Булчин тус бүр дээр бүх анхаарлаа хандуулан ажиллана. Нэг нэгээр нь анхаарал тавин хичээнгүүлэн булчингуудаа хөгжүүлнэ. Ингээд бүх булчинтайгаа ажиллаж дуусаад гэртээ харж амарна. Гэсэн чи маргааш нь энэ үйлдэлээ дахин давтана. Мэдрахгүйгээр энийг хийсээр л байна. Цаашлбал Афганистан дахь эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрхийн төлөө зогсогч Малала Юсуфзай, олон рекорд эзэн Майкл Фелпс, гаргүй төрсөн боловч онгоцны нисгэгч болсон Джессика Кокс нарыг аваад үз. Та юу хэлэх гээд байгааг минь ойлгож байна уу? Мэдрэмжгүй байхын гол түлхүүр нь өмнөө байгаа асуудалтай хамаг анхаарлаа хандуулах. Бүх анхаарлаа хандуул. Бүх зүйл дууссан ч урагш явсаар л бай. Хариулт үргэлж байдаг. Харин түүнийг олох нь таны ажил. Хариултыг олвол дараагийн бэрхшээл рүү оч. Мөн хариултыг олох хүртлээр түүндээ хамаг анхаарлаа хандуул. Тэгээд дараагийнх нь гэд урагш явсаар л бай. Энэ явж байхдаа та хаашаа явж байгаадаа хизээж санаа зовхгүй. Одоо хэдэн бэр үлдсэн болоо гэж ч бодохгүй. Тэгээд та саад бэрхшээлээс зугтахаа болж харин саад бэрхшээл дуртай болно. Учир нь саад бэрхшээл таныг хөгжүүлж амжилтанд хүрэхдэг гол түлхүүр юм. Тухайн үед алхам хийх нь л чухал. Замыг тань хаасан том чулуу таарвал түүнийг давах юм уу? Тойрч гарах зам заавал бий. Түүнийг олоод аяллаа цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Мэдрэмжгүй байх гэдэг нь утга учиргүй ийш тийшээ өсчиж гар хөлөө хамаагүй савчиж явахыг хэлэхгүй. Харин шийдэмгий төвлөрөлттэй үйлдэлийг дахин зогсохгүй хийхийг хэлнэ. Мэдрэмжгүй байх гэдэг нь ясаа хугуулж цусаа асгартал хан руу нүцгэн гараараа цогхохыг хэлэхгүй. Харин алх хасуураар баг багаар тоньсоор нүх гартал эмтлэн хэмхэлхийг хэлнэ. Тэгээд дараа нь нүхээ аажмаар томруулна. Ингээд шилний цаанаас цоошин ертөнцийг харж буй Алиса мэт огт өөр газар руу та хөл тавих болно. Та бол мэдрэмжгүй хүн. Зөв замаар явж байгаа эсхэ мэдэхгүй бах. Эсвэл олон удаа ялагдах, эсвэл урам зориг мохох. Энэ бүхэн байдаг л асуудал. Харин байж болохгүй зүйл бол шантарч болох юм. Яагаад гэвэл та хизээж гисэн мэдрэмжгүй байдлыг түшиж болно. Юучгүй хоцорсон ч мэдрэмжгүй чанар байж л байдаг. Цааш үргэлжлүүлэн явах уу, эсвэл буцах уу гэж бодож суухын оронд зүгээр л мэдрэмжгүй бай. Мэдрэмжгүй зан зөвхөн урагшаа явдаг. Мэдрэмжгүй занд ганцхан сонголт байдаг. Тэр нь үл зогсох. Мэдрэмжгүй зан зогсохыг, бууж өгөхийг, болохыг, төлөвлөгөөгөө өөрчлөхийг мэддэггүй. Мэдрэмжгүй байдал бол өдөр бүр хэдэн цагаар бие дасгалж явуулдаг бэлдэржүүлэх урлагийн тамирчин. Мэдрэмжгүй байдал бол сэдсэн санааг нь хүмүүс түлхсэн ч өөр арга зам хайсаар байгаа өөдрөг бизнесмен. Мэдрэмжгүй байдал бол сургуулаа дөнгөж төгсөөд шинээр ажилд орж төрөөсөө ч төлж чадахгүй бага цалинтай байсан ч чадах чинээгээр ихийг сурах гэж хичээж буй шин төгсөгч.